Аадар бороо тасралтгүй зутгаж хүйтэн салхи эсгэрсэн тэр нэгэн шөнө Виктор Франкенштайн өөрийгөө бурхны дүрд тоглож чадна гэдэгтээ итгэлтэй байлаа. Викторийн бодлоор амьдрал гэдэг бол яг л нэг математикийн томьёо шиг хинч бодоод олцож чадах зүйл юм шиг санагдана. Гэхдээ Викторийн бүтээсэн зүйл амьдрал биш, харин ганцаардал, гониг шаналл байсан юм. Энэхүү түүх маань хойд мөсөн далайн аюултай аимшигтай давлгаа дунд хөвөх нэгэн хөлөг онгоцны ахмадын өрөөнд эхэлнэ. Энэ хөлөг онгоцны ахмад бол Роберт Уолтон. Залуу эр Англи улсад амьдран суугаа өөрийнхөө эмэгтэй дүүд захидал бичвэр сууна. Энэ залуу бол хар багаасаа баян чинээлэг амьдарч өссөн, өөрийнхөө үеэлээс асар хэмжээний өв хөрөнгийг хөвлөж аваад улмаар өөрийнхөө ганц амбиц, ганц хүсэл мөрөөдөл болох цоо шин төв дэлхийг нээж илрүүлэх, магадгүй хойд мөсөн далаагаар дамжуулаад улс орнуудыг тэвүүдийг хооронд нь холбож болох шинэ замыг олж нэх ингэснээр түүхэнд өөрийнхөө нэрийг дурсгаж үлдээх гэсэн ийм том амбицтай. Энэ амбицийнхаа араас хөөцөлдөөд хөлөг онгоцыг далаачидтай хамт хөлслөн авч хойд мөсөн далаад аялж яваа энэ. Залуу эр захидалтаа бичихтэй өөрийгөө хизээ нэгэн цагт Англи улстай эргээд 9 минут очих хэсэгтээ эргэлзэж байгаа ч гэсэн ямар ч тач хөлөг онгоц дээр болж буй бүх үйл явдлыг охин дүүдээ цэг таслал үлдээхгүй илгэнэ гэдгээ амлдаг. Ямар ч тач хөлийн аяллаа эхний хэдэн сард цаг агаар таатай сайхан элдэв аюул осолгүй өнгөрдөг. Гэтэл нэгэн өдөр хөлийн далаачид хойд мөсөн далаа дээгүр хөвж байдаг тэр олон асар том мөснүүдийн нэгэн дээр нь нэгэн маш хачирхалтай зүйл байгааг олж харцгаажээ. Тэр нь нохой чарга хөлсөн үлэмж том биетэн байлаа. Энэ хачирхалтай зүйл болж өнгөрсний дараах нь далаачдад бас нэгэн хачирхалтай дүр зураг харагдсан. Тэр нь юу юм бэ гэхээр хайлаа дуусгаж байгаа мөсний хэлтэрхий дээр амь тавих шахтлаа зовсон өрөвдөлтөө нэгэн залууг тэд олж хардаг. Ингээд далаачид хүчээ нэгтгээд мөсний хэлтэрхий дээр үлдсэн байгаа залууг хөлөг онгоцондоо оруулна. Ахмад Уолтон ч тэр залууг найрсгаар хүлээж аваад өөрийнхөө өрөөнд оруулж тэр залууг тэнхэртэл нь хэд хоног хүлээнэ. Үгч дуурч чадахгүй боллоо тамир тэнхээгүй болсон залуу хэд хоногийн дараа ярих тэнхэлтэй болж улмаар Ахмад Уолтонд өөрийнхөө амьдралын түүхийг өгүүлэхээр шийднэ. Уолтон харин энэ түүхийг нэг ч үсэг, нэг ч үг үлдээлгүйгээр бичиж дүүдээ явуулахаа амлана. Ингээд мөсний хэлтэрхийн дээр арайхийн амьд үлдсэн байсан залуугийн түүхийг бүгдээрээ хамтдаа сонсцгоё. Энэ залууг Виктор Франкенштайн гэдэг. Виктор Швейцар улсад баян чинээлэг гэр бүлд төрж өссөн. Эцэг эхийн хайраар дутхгүй өссөн нэг юм байна. Викторийн эцэг эх буян зөөлөн сэтгэлтэй хүмүүс байсан учраас зөвхөн Викторч гэлтгүү бүр Итали улсад нэгэн удаа аялаж явахдаа Элизабет гэдэг нэртэй өнчин охиныг өргөж аваад Виктортой хань болохыг хүсвэжээ. Виктор Элизабет хоёр насны хувьд зөрөөгүй. Виктор Элизабет хоёрыг аав ээж хоёр нь том болоод хоорондоо гэрлээсэ гэдэг нууцхан хүсэл тээдэг байсан гэдгийг нь Виктор мэднэ. Викторийн ээж нь Викторийг нэлээд том болсны дараа нэгэн хүү төрүүлж Уильям гэж нэрлэнэ. Виктор 17 нас хүрээд удахгүй их сургуульд явахаар бэлдэж байтал харамсалтай нь Элизабет хүнд халдварт өвчин тусна. Викторийн ээж өөрийн биеэр хайрт Элизабет охиноо эмчилж идгээхийн тулд хажууд нь сахиж суусаар Элизабет удалгүй илааршсан ч Викторийн ээжийнх нь бие нь муудаж тэр халдварт өвчнийг туссан байж таарад Викторийн ээжийн бие муудан мууцаар нас барнаа. Ингээд Виктор их сургуульд явхаа хэсэг хугацаанд хойшлуулаад ээжийнхээ араас гашуудаж аав болон Элизабет дүү нартай хань болж гэртээ байсны эцэст уй гашууд дарагдсан амтан Ингольштадтын их сургууль руу явна. Ингольштадтын их сургуульд очоод Викторийг гайхшуулсан нэг зүйл бол natural science буюу орчин үеийн бидний хэлдгээр физикийн ухаан байсан. Хэдийгээр Викторийн аав ээж хоёр хөрөнгөлөг чинээлдэг сайн сэтгэлтэй хүмүүс байсан ч гэсэндээ боловсролын тал дээр тийм анхаардаг хүмүүс биш. Виктор гэртээ байсан бүх номуудыг уншиж дуусгасан. Тэр номууд дээр алхим, чулууг алт болгох урлаг, эсвэл хүнийг мөнх наслуулдаг, уусмал гих зэрэг зүйл гардаг байсан бол их сургуульд ирээд эрдэмтэн профессорудтайгаа ярилцаад энэ бүх зүйл аль хэдийнэ хэдэн зуун жилийн өмнө хоцрогдсон орчин үеийн энэ байгалийн шинжлэх ухаан, физикийн ухаан гэдэг зүйл бол энэ бүх зүйлийг худлаа байсныг нь буруу байсныг нь аль хэдийнэ баталж нотолчихсон гэдгийг хэлдэг. За ингээд Виктор байгалийн ухааны хичээлүүдэд сууж эхлэн. Ингээд сууж явах явцдаа химийн шинжлэх ухааны багш нь
Викторт гүн гүнзгий нөлөө үзүүлж Виктор химийн шинжилгээ ухаанд донтох болно. Ингээд Ingolstadtын их сургуульд Виктор 2 жилийн туршид химийн чиглэлээр гүн гүнзгий суралцаж тун удалгүй сургуулийнхаа хамгийн шилдэг оюутан, за магадгүй хамгийн шилдэг эрдэмтэн болон хувирсан байд. Энэ 2 жилийн хугацаанд Виктор химийн шинжилгээ ухаанд мэдээж өөрийнхөө хувь нэмрийг хүртэл оруулаад зарим нэгэн химийн бодис, химийн лабораторид ашигладаг тоног төхөөрөмж зэргийг хүртэл илүү ашиглахад амар хялбар, илүү тохиромжтой болгон өөрчилсөн, гавьяа байгуулсан. За ингээд 2 жил ингэж оройлон суралцсны эцэст нэгэн шөнө Виктор Франкенштайн амьдралын нууцыг тайлж чаджээ. Ингээд Виктор Франкенштайны толгойд нэгэн адын бодол орж ирсэн нь өөрөө цоо шин төрлийн хүн төрлөختөн үүсгэх, тэр хүн төрлөخت нь биднээс илүү хурдан хүчтэй ухаалаг байна гэдэг ийм хүсэлт автаад энэ хүслээ биелүүлэхийн тулд өдөр шөнөгүй ажиллаж хэлсэн гинэ. Виктор энэ хүнээ бүтээхийн тулд идэх хоол, унтах нойроо умартаад юун түрүүнд эргэн тойрныхоо бүх булшнуудаас хүний биеийн эд эрхтнүүдийг цуглуулж эхэлсэн. Нэгэнт өөрийнхөө онцгой цоо шин хүний бүтээгч байгаа учраас тэр хүн нь энгийн хүнээс хавьгүй илүү өндөртэй байна гэд 2 м 20 см орчим өндөртэй хүн бүтээхээр шийдсэн. Сүүлдээ Виктор гэртээ харахаач болно, гадагшаа гарахаач болно. Зөвхөн их сургуулийнхаа дээврийн өрөөнд байдаг өөрийнхөө лабораторид өдөржин шүнжин тэрхүү агуу их хүсэлтэй, агуу их амбицтай эзэмдэгдэн ажиллах болно. Гэвч бүх зүйл мэдээж Викторыг хүссэн шиг тийм амархан болохгүй. Тэр хэдийгээр амьдралын нууцыг тайлцглаа буюу ямар нэгэн зүйлийг амь оруулах тэр нэгэн нууц зүйлийг олоод мэдчихлээ гэж өөрийгөө бодсон ч гэсэн тэрийг хэрэгжүүлэх тун амаргүй байдаг. Энэ үеэ эргэн дурсахдаа Виктор нэгэн үгийг хэлсэн байдаг. Хэрвээ ямар нэгэн зүйл таныг оюун санаатай чинь тэр чигээр нь эзэмдэх юм бол та тэр зүйлээс болоод гэр бүл, хайртай хүмүүс, найз нөхдөө хойшин тавьж байгаа бол тэр зүйл явж хүний оюун ухаанд зориулагдсан, хүний оюун ухааны дааж давж чадах зүйл бишээ гэсэн үг шүү хэмээн бурсаж байгаа юм аа. Энэ ч угаасаа Виктор өөрийнхөө энэ хийж байгаа зүйлдээ автаад гэр бүл рүүгээ загталж бичээ байлсантай холбоотой. Ингэж олон сар шанасны эцэст бүтлгүүтлээ гэдэгтээ бараг итгэлтэй болсны эцэст нэгэн шөнө Виктор энэ зүйлийг хийж чадна. Викторийн бүтээсэн аврах том шар ногоон арьстай амтан нүдэ нэхэд дотроос нь үзээрийн муухай шар өнгөтэй нүд харагдах болно. Үрчиж хорч исэн шаргал ногоон өнгийн арьс, өтгөн хар үс, шар өнгийн бэлцээсэн нүд, хар өнгийн уруул энэ бүгдийг хараад Виктор гинэт л ухаан орхон тэр. Би юу хийчих вэ? Би энэ дэлхий дээр ямар гэчийн амтныг авчирч байгаа? Юуг бүтээчих вэ? Ингээд тэр амтныг өндөөж өөрийг нь харахаас өмнө Виктор лабораториосоо зүгтэн гарнаа. Хотын гудамжинд Виктор ухаан мадаггүй алхаж эхэлнэ. Тэр мөчөд л гэхэд аль хэдийн Викторийн дотор айдас, гэмшил хуралдаад эхэлчихсэн байна. Би юу хийх нь вэ? Энэ ямар үр дагавартай вэ гэдгийг анх удаага Виктор бодож байгаа юм тэр. Гэтэл ингээд хотын гудамжаар алхаа явж ил эртний сайн танил хүүхэд наснаасаа найзч өссөн Clairville гэдэг найз нь тааралдана. Clairville бол Виктортэй хамт нэг хотод өссөн баян худалдаачны хүү. Clairville өөрөө дотроо дэврүүн сэтгэлтэй, уран зохиолд, шүлэг найруулалт, гадаад хэл дуртай боловч аав нь чи нэгэнт худалдаачны хүүхэд болж төрсөн. Ирээдүйд ч гэсэн худалдаач 8 болох учраас их сургуульд сурах шаардлага байхгүй гэж хэлээд уг нь бол Виктортай хамт их сургуульд ирмээр байсан боловч ирж чадаагүй. Гэтэл өнгөрсөн 4 жилийн хугацаанд аавыгаа ятгаж синхрүүсээр дорны хэлүүдийг сурч судлахаар Ingolstadtын их сургуульд дөнгөж ирээд байсан инээжээ. Ингээд ямар нэгэн азар найзтайгаа тааралдаад гэтэл найз нь царайн цонхийчихсан үг хэлэн ойлгохдохгүй гар хөлн салгалчихсан хачин аимшигтай амтан явж байгааг хараад бушуухан гэрт нь аваачна. Гэртээ очиод Виктор ганцаараа унтлагынхаа өрөө рүү явсан ортол нөгөө аимшигтай араатан нөгөө мангас чинь унтлагын өрөөнд Викторыг хараад зогсож байна. Яг тэр мөчөд Виктор муухай хашгираад ухаан алдан уннаа. Энэ цаг мөчөөс хойш Викторийн тарих, толгой, бие, сэтгэл, оюун ухаан бүх зүйл айдсаар, гэмшлэр гуниг зовлонгоор дүүрнэ. Тэр мангас бүтээчихсэн. Тийм зүйл бүтээх ёсгүй байсан гэдгийгээ бүрэн дүүрэн ухамсарлаж тэр мангасыг, тэр аимшигтай том биеийг, тэр үзэн ядмаар дургүй хөргмээр царайг бод бүртээ дотор нь зарсгийж өөрийнхөө эрүүл оюун санааг алдна.
Ингээд их сургууль зурхаар намран ирсэн байсан найз нь Викторийг 6 сарын туршид хагас галзуурлын байдалтай байхад нь өөрийнхөө сургууль соёлыг хойшин тавиад харж асарна. Хавар болоод ирэхийн цагт Викторийн бие сэтгэл арай дээрцсэн байна. Ингээд Виктор их сургуулийнхаа багш нартаа найзаагаа танилцуулж, найз нь оюутныхаа шинэ амьдралыг эхэлнэ. Тэгээс ч найз нь угаасаа гадаад хэл сурахдаа, уран зохиол, шүлэг найраг уншихдаа хичээх дуртай байсан учраас энэ бүх зүйлээс маш их сэтгэлийн таашаал авч байгаа нь ойлгомжтой байдаг. Ингээд хоёр найз English Stati их сургуульд бүтэн 1 жилийг хамтдаа өнгөрөөсний дараа Франкенштайны гэрийнхнаас одоо миний хүү гэр орондоо ирэх цаг болсон баха. Би тэнгээж ч хангалттай сайжирсан гэдгийг бид нар олж мэдлээ, сонслоо, гэр орондоо ирээчээ гэдэг загтлыг бичээд Викторч энэ загталтаа санал нийлж гэр орон руу харих тэр өдрөө тэсэн ядан хүлээж хэлдэг. Харамсалтай нь гэрлүүгээ харих аялалт нь янз бүрийн зүйл саад болсоор нэг л мэдхэд дахин 1 жилийг хардаа өнгөрөөсөн байдаг. Тэр хавраа Виктор гэрлүүгээ харихаар бэлдэж байтал нэгэн загтлыг хүлээн авчээ. Тэр загтлыг аав нь бичсэн байж. Хайртгүй Виктор минь, чамаа гэртээ ирэх гээд ингэж догтлож хөөрч байхад чинь ийм загтал бичиж байгаадаа тун их харамсаж байна. Гэвч гэртээ ирээд энэ бүхнийг мэдснээс яг одоо энэ загтлаар дамжуулаад энэ бүх зүйлийг мэдсэн дээр байх гэж бодож байна. Чиний хайрт дүү Уильям бусдын гарт ам үргэлжсэн. Бид бүгд маш их зовж шаналж байна. Миний хөвшин зүрх энэ бүх зовлон шаналлыг дийлхийд тун бэрх байгаач чиний үеэл Элизабет өөрийгөө буруутхан шаналж байна. Чи яг одоо гэртээ ирээд бидэндээ түшиг тулгуур болооч гэсэн загтал байдаг. Энэ загтлыг аваад Виктор яаравчлан замдаа гарах болно. Нэлээд олон хоног явсны эцэст гэртээ иртэл аав нь болон Элизабет бүрч их зовлон шанал бунсан байсан харагдана. Яасан бэ гэхээр Уильямын үхэлд буруутай этгээдэг олж тогтоосон гэжээ. Тэр нь гэтэл бас л Викторийн аав ээж хоёрын ядуу айлаас өргөж авч өөрсдийн хажууд байлгаж асарч тойлж байсан Justin хэмээх охин буруутгагдсан байж таардаг. Тэр хотын шүүгчийн үзэж байгаагаар юу болсон юм бэ гэхээр Элизабет Викторийн ээжийн зурагтай жижигхэн зүйлтийг үргэлж нандинан зүүдэг байсан. Тэр өдөр Элизабет, Уильям, Justin болон Викторийн аав нар бүгдээрээ ууланд алхахаар гарчээ. Яг ууланд алхахаар гарахын өмнө Викторийн дүү Уильям Элизабет дээр ирээд ээжийн зурагтай зүйлтийг би зүүж болох уу гэж асуусан байна. Ингээд тэд ууланд алхаад зугаалга хийгээд байж итл Уильям алга болсон. Өдөржин шүнжин хайгаад үүр цайхын алдад уулан дээрээс Уильямыг олсон. Уильямын хүзүүн дээр маш том гарын хээ үлдсэн байжээ. Гэвч яагаад Элизабет өөрийгөө буруутгаад байгаа юм бэ гэхээр Уильямын зүүж явсан мөнөөх хүзүүний зүйлт байхгүй болчихсон байсан юм байна. Элизабетийн хувьд тэр зүйлтэнд шунхаарсан хэн нэгэн тэр зүйлтийг Уильямаас булааж авахын тулд боогод алжээ гэдэг дүгнэлтэнд хүрээд өөрийгөө зөвхөн уйлан хайлан байдаг. Гэтэл Викторийг эргээс дөнгөж өмнөхөн хотын цагдаа нар энэ Франкенштайныхны гэрт амьдардаг Justin хэмээх нөгөө охиныг халааснаас нь тэр зурагтай зүйлтийг нь олсон. За ингээд Justin бол Викторийн ээжид хайртай байсан. Викторийн ээжийг хайрлсан сансан тэр сэтгэлдээ автаад энэ зүйлтийг нь булааж авахын тулд Уильямыг боогод алдсан байна гэдэг дүгнэлтэнд хүрээд Justin-ыг шоронд аваачаад хийчихсэн байжээ. Энэ бүхнийг сонсоод Виктор хичнээн их зөхөрч, шаналж, зовж байгааг энд би хэлэх нь илүү биз. Юутайч Виктор Уильям дүүгийнхаа нас барсан газар нь өөрийн нүдээр очиж үзэхээр шийднэ. Ингээд дүүийнхэн цогц олцсон хэмээх тэр газар өвдөлн суугаад хэсэг бодол хийлж байгаа дээшээ хартал нөгөө аимшигтай ногоон царай шар нүд өтгөн хар ус харагдах нь тэр. Шууд л Виктор Уильямыг алсан хүн буюу алсан зүйл бол Justin биш харин өөрийнхөө гараар бүтээсэн мангас юм байна гэдгийг ойлгоно. Угаасаа ч Виктор анхнаасаа Justin Уильямыг алсан байх ямар ч нөхцөл байхгүй гэдгийг нь мэдчихсэн. Гэвч Викторт яг энийг батлах нь маш хэцүү. Тун удалгүй шүүх хурал болно. Хэдийгээр Элизабет ч тэр Викторч тэр Justin-ыг өмөөрөө үг хэлсэн боловч эцэст нь Justin-ыг цаазаар авах ялаар шийтгдэг. Өөрийнх нь бүтээсэн зүйлээс болоод хоёрын хоёр хайртай хүн нь амь насаа алдсныг Викторийн сэтгэл зүрх яаж давж таах вэ? Виктор болон Викторийн гэр бүлийнхэн бүгдээрээ тэр хотоос түр зур хол явцгаая өөр хотод байдаг харштай очиж амарцгаая хэмээн явнаа. Ингээд өөр хотод
тэд очоод өөрсдийнхөө чадал чинээгээрээ тэр уу гашуугаа давах гэж оролдож байгаа. Виктор бол тэр хотын ойролцоо байдаг уул гаданд өдөржин алхаж толгой тархиас сэргийх хүсэлтэй болсон байдаг. За ингээд нэг өдөр ууланд ингээ алхаа гараад явж исэн чинь нөгөө мангас өөрийн дүрээр Викторийн өмнө гараад ирнэ. Мэдээж Виктор мангасыг хараад шууд л алхаар дайрна. Гэтэл мангас хамгийн уран яруу хэллэгээр Виктор чи миний үгийг сонс, би бүх зүйлийг тайлбарлаад өгье. Чи бол миний бүтээгч. Тийм болохоор чи миний өмнө үүрэг хариуцлага хүлээх ёстой гэж хэлдэг. Мэдээж Виктор энэ бүх зүйлийг сонсохыг хүсэхгүй. Чи бол мангас, чи бол үзээрэй муухай амтан, би чамаа үзье яд чинь. Би чамаа яг одоо өөрийн гараар тонилгоод өгье л тоо хэмээн дайрнаа. Гэвч мангас дахин ууггүй учирсны эцэст Виктор суугаад мангасын яриаг сонсоор болдог. Мангас ингэж ярив. Би тэр шөнө чиний лабораторид ирэхэд маш аимшигтай байсан. Би огт оргүй байж байснаа гэнэт л миний бүх мэдрэхүй ажиллаж ирсэн. Би бүхнийг харж, сонсож, үнэрлэж, амталж би бүх зүйлд хүрч чадах болсон. Энэ зүйл маш аимшигтай байсан. Ингээд би ганцаараа лабораторид сэрсний дараа дөнгөж саяхан намайг орхиод явсан хүний араас хөөж гэрт нь яваад очиход тэр хүн намайг хараад хашгирч би ч тэрнээс цочоод тэр хүний гэрээс гараад зүгтаасан. Би хаашаа зүгтсэн юм хэд хоног тэгж давхиж гүйсэн юм мэдэхгүй. Ямар ч тач хэд хоногийн дараа хөдөөхээр нэгэн айлтай таарсан. Тэр айл руу дөхөд очтол тэр айлын хүмүүс учир зүггүй над руу ойрлж хашгирч дайрсан. Ингээд би ч тэдрээс яагаад дахиад л хандсан зүг рүүгээ зүгтэж эхэлсэн. Энэ хугацаанд би уулын моддоос жимсийг нь, навчийг нь, самрыг нь түүж идэж хотоодоо борлуулж исэн. Ингээд нэлийн гүйсний эцэст нэгэн жижигхэн тосгонд хурж очсон. Би тэр олон хүмүүсээс тусламжгүй, хоол хүнсгүй, тэр хүүтэн салхинаас хүүтэн борооноос хорогдох байр оромжгүй гэж бодсон боловч тэр бүх хүмүүс бүгдээрээ нийлээд над руу ойрлж хашгирч дайрч чулуу шидэж намайг гартаа таарлсан бүхнээрээ зодож эхэлсэн. Ингээд би дахиад л уул руу зүгтахаас өөр ямар ч аргагүй болсон. Уулан дээр би нэгэн горхины тусгалд өөрийгөө олж харсан. Би үзээрийн муухай мангас байсан. Тэр хүмүүс яагаад надаас айгаад байгааг би ойлгосон. Ингээд би өөрийгөө өрөвдөн тэр хаваар жимс самар түүж идэж хандсан зүгтээ явж байгаад удалгүй хээр талд ганцаараа амьдардаг нэгэн айлтай бас л таарсан. Тэр айлыг би сонирхон очиод гартал нэгэн жижигхэн амбарт амьдардаг. Харин амбарын ард талдаа нэг талд нь төлөө хураадаг, нөгөө талд нь юу ч байхгүй хоосон жижигхэн өрөөтөг олж мэдээд тэр өрөөнд би яван орсон. Тэр өрөөнөөс шууд л амбар дотор тэр айл хэрхэн аж төрж байгааг харах боломжтой байсан. Тэр амбарт нэгэн өвгөн эрэгтэй эмэгтэй хоёр хүүхдийнхээ хамтаар амьдран суудаг байсан. Тэр өвгөн бол сохор харин хоёр хүүхэд нь туйлын үзэсгэлэнтэй хөөрхөн сайхан ааштай ээлдэг боловсон хүмүүс байсан. Гэхдээ удалгүй би нэг зүйлийг олж мэдсэн. Тэр айл үнэхээр ядуу айл байсан. Ядууралд дарлагдсан айл байсан. Тэр айлын сохор эцэг нь өдөр бүр зуухтайхан дэргэд суугаад үлддэг бол хүү охин хоёр нь гадаа цэцэрлэгтээ новоо тарьж хүүн түлээний мод цуглуулахаар өдөр бүр уул руу явдаг байсан. Ингээд цаг хугацаа өнгөрхийн хэрээр би энэ айлын тэр ээлдэг зөөлөн зантай гэр бүлийн гишүүн тус бүрт нь хайртай болж хэлсэн. Би өөрийнхөө чадлаар энэ айлд тус дэм хүрэхийг хичээж шүн болгон нуугдсан газраасаа гараад түлээ модыг нь цуглуулж өгдөг болсон. Өглөө босоо түлээ мод нь өнгөрсөн шөнийхөөс хамаагүй илүү болсныг хараад энэ айлын хүмүүс хичнээн баярлаж басгүй гайхаж байсан нь надад их сайхан сэтгэл төрүүлж ирсэн. Удалгүй би тэр нууц өрөөндөө би ч гэсэн өөрөө амьдарч тасаж эхэлсэн. Ямар ч тач хүүтэн салхих бороо цас шуурганаас намайг тэр жижигхэн амбар тэр жижигхэн өрөө хангалттай хамгаалж чадж байсан. Ингээд удалгүй тэр хүмүүсийн байгаа байдал ааш аягаас нь би тэр хүмүүсийн сэтгэл хөдлөлийг нь ойлгож эхэлсэн. Ингээ харах юм бол тэр айлын залуу Феликс тун их гүнэг гачлантай. Харин охин дүү Агата нь ахыгаа хэрхэн аргадаж сэтгэл санааг нь өргөхийг хичээж байгааг би ойлгодог болсон. Тэр өвөлдөө би тэр айлын амбарын нууц өрөөнд нь өвлжөөд тэр айлын амьдралыг өдөр болгон харж сонссны эцэст түгээмэл хэрэглэгддэг тэдний хоорондоо ярьж байгаа тэр дуу авьяа гэдэг зүйлийг нь ойлгож эхэлсэн. Ингээд хавар болоод байж идэл нэгэн гайхамшигтай үйл явдал болсон. Тэр нь нэгэн араб эмэгтэй тэдний гэрт ирсэн явдал байсан. Тэр араб эрэгтэйг хараад Феликс маш их баярлаж шууд л тэрж гүйж очиод түүнээс хойш Феликс огтхонж гуниглаж цөхрөхөө болсон. Гэтэл тэр араб эмэгтэй нөгөө манай гэр бүлийн ярьдаг хэлээс тэс өөр хэлээр тэс өөр дуу аваагаар ярьдаг болж таарсан. Тэр эмэгтэй ярьж байгаа зүйлийг би ч тэр манай гэр бүлийнхэн ч тэр ойлгохгүй байсан.
Ингээд Феликс тэр эмэгтэйдээ буюу эхнэртэй янз бүрийн ном ашиглаад өөрсдийнхөө ярьдаг хэлийг зааж өгж эхэлсэн. Феликсийн ашигладаг ном донд дэлхийн түүхийн тухай, газар зүйн тухай, засгийн газрын тухай, хүний нийгмийн тухай маш олон төрлийн номууд байсан. Феликс эхнэртэй энэ олон сэдвийн талаар хичээнгүйлэн зааж байхыг би ч гэсэн хажуунаас нь сонссоор байгаад энэ бүх зүйлийг сурч мэдэж авсан. Хүн төрлөختөн та нар ямар хачирхалтай, ямар сонин, ямар өөдгөө амьдралтай юм бэ? Энэ бүх сэдвүүдээс миний олж мэдсэн нэг зүйл бол өмч хөрөнгө гэдэг зүйл байсан. Өмч хөрөнгөтэй бол хүн бүхэн таныг хүндлэн та хүснээ хийж чадна. Харин над мэд шиг өмч хөрөнгөгүй амьтан бол бусдын боол болж нэг насаа барах юм байна гэдгийг би ойлгосон. Ингээд дахиад нэг жил өнгөрөхөд Софи нөгөө гэр бүлийн хэлээр торхгүй ярьдаг болсон. Энэ хугацаанд ч би Софи болон энэ гэр бүлд яг юу тохиолдсныг олж мэдсэн. Энэ гэр бүл бол угтаа баян чинэлэг гэр бүл байсан. Харин Софигийн аав бол Турк улсын баян худалдаач юм bijээ. Юу ч болсон юм бүү мэд тэдний амьдардаг хотод Софигийн аав гинэт хотын даргын эсрэг үг хэлж улмаар шоронд хоригдсон байна. Ингээд шоронд хоригдсон аавтайгаа уулзах гад шоронгийн гадаа уйлж зогсоо Софиг Феликс хараад Софид сэтгэл алдарч улмаар аавыг нь цааслуулахаас өмнө шоронгоос оргуулжээ. Ингээд шоронгоос оргуулсанд нь Софигийн аав баярсандаа охиноо Феликстэй суулгана гэж ам гарсан боловч эцсийн мөчид Софигийн аав охиноо аваад Турк руугээ бүр мөсөн буцаж ирсэн. Харин өөрт нь тус болсон айлынхныг хотын даргатаа матаж орхисон байна. Ингээд хотын дарга энэ гэр бүлийн бүх өмч хөрөнгийг нь хурааж аваад хотоосоо цөлсөн. Софигийн аав Турк руугаа буцсан. Харин Софи ааваасаа нууцаар өөртөө үлдсэн жаахан мөнгө үнэт хэдэлээ аваад Феликсийг зорин ирсэн энэ байсан юм bijээ. Ингээд энэ айлын хаяанд 2 жил амьдарсан мангас өдөр шөнөгүй нэг л зүйлийг бодож нэг л зүйлийг төлөвлөх болсон. Тэр нь юу юм бэ гэхээр энэ айлынханд би өөрийгөө харуулна, би өөрийгөө танилцуулна. Энэ айлынханд би 2 жил тусд юм болсон. Тийм учраас энэ айлынх нь намайг магадгүй хүний ёсоор хүлээж авч чадах байх. Гэхдээ өмнөх айлууд шиг би хизээч шууд өөрийгөө харуулахгүй зөвхөн баг багаар итгэлийг нь олж авах болно гэж шийдсэн байдаг. Гэвч мэдээж мангасын хувьд энэ үйлдэлийг хийх тийм ч амар биш. Өмнө нь мангаст юу тохиолдож байлаа. Тэр бүх зүйл эргээд тархинд нь тодор санагдаж байсан учраас мангас маш болгоомжилж басгүй айж нэлээд хэдэн сарыг өнгөрөөсөн байлаа. Ингээд нэгэн өдөр тэр айлын 3 хүүхэд хаа нэг тийшээгээ явж сохор өвгөн гэрээс хаад үлдсэн байхад мангас ороод би бол хол газраас явж байгаа аянчуу хүн байна. Надад хоол хүнс байд гагцгүй надад амраа сууж дулаахан газар хэрэгтэй байна. Би танаад амарч болох болов гэхэд өвгөн мэдээж болгүй ах вэ гэж хэлнэ. Үргэлжлүүлээд мангас би бол маш их ганцаардсан, зовсон ийм хүн байгаа юм аа. Би ухаан орсон цагаас өдийг хүртэл ямар ч найз нөхөдгүй байсан. Одоо харин найз нөхөд болж болох нэгэн гэр бүлийг зорж яваа юм аа. Гэхдээ тэр гэр бүл намайг хүлээн зөвшөөрөхгүй байх болов гэж би айж байна гэж хэлэхэд сохор өвгөө. Тэр айл чи ямар айл юм бэ? Би чамд туслая. Чиний ярианаас сонсоход чи их ийдэг болгосон хүн байна. Би очиод тэр айлт чинь энэ хүнд итгэж болно. Энэ хүнийг дэрэгтээ аваа гэж хэлээд би ятгаад өгөө гинэ. Энэ үгийг сонссон мангас сэтгэлээ барьж чадахгүй, төвчж чадахгүй уйлж эхэлнэ. Ингээд өвгөнд яг үнэндээ миний зорж яваа айл бол тандаах юм шүү дээ гэж хэлээд өвдгнөөс нь тэрж аваад зөрхрөн уйлж байтал гаднаас 3 хүүхэд нь орж ирээд мэдээж мангасыг хараад айц цочсондоо орилж чарлаад эм сүхнүүд нь ойрлцсон бол Феликс ааваасаа мангасыг угц татан аваад гуруула нийлээд мангасыг хөөж эхэлнэ. Ингээд мангас уул руу зүгтаасуур аргагүй болно. Мэдээж ямар их гомдсон бол, ямар их шаналсан бол. Тэр шөндөөл Феликс аавыгаа дүүгээ эхнэрээ аваад амбаараас нүүн. Маргааш нь мангас өөрийн гэсэн өчүүхэн сэтгэлтэй өшөө авахын тулд тэр амбаарыг шатааж орхино. Амбаар шатаасны дараа галзуурсан юм шиг ганцаараа галыг тойрж баахан бүжгэлсэн гинэ. Энэ бол мангасын хувьд хамгийн том урвалт, хамгийн их өвдөлтийг өгсөн үйл явдал байсан. Мангас одоо яах хийхээ? Яаж энэ хорвоо дээр би ингэж 20 ганцаар амьдрах вэ гэдгээ бодож эхлээд нэгэн зүйлийг сандаг. Тэр нь юу юм бэ гэхлээр 2 жилийн өмнө Викторийн гэрт нь очиод зугтахтаа Викторийн нэгэн хувцсыг нь аваад гарсан байдаг. Тэр хувцсны халаасанд нь нэгэн тэмдэглэлийн дэвтэр байсан гэдгийг мангас санд. Одоо мангас нэгэнтээ зөвхөн ярьж сураа зогсгүй уншиж бичиж чаддаг болсон. Ингээд Викторийн тэр тэмдэглэлийн тэр дэвтрийг нь нээгээд үзсэн чинь мангасыг бүтээхээс өмнөх 4 сарын үйл явдлыг
бичсэн байдаг. Хэрхэн Виктор итгэл найдвараа алдаж зовж шаналж мангасыг бүтээхээр өдөр шөнөгүй нойр хоолоо хасан зүтгэж байсныгаа тэмдэглэн үлдээснийг хараад мангас энэ хүн намайг бүтээгч юм байна. Энэ хүн намайг аврах ёстой юм байна. Гэтэл энэ хүн ч гэсэндээ намайг ганцаараа минь хаяад явсан. Бүтээсэн бүтээлээсээ өөрөө айсан. Миний өмнө хүлээх ёстой байсан үүргээ ухамсарлаагүй. Би юу ч болж исэн энэ хүнийг олж уулзах ёстой юм байна гэж бодоод тэр тэмдэглэлээр бичсэн байсан Швейцар гэдэг улсыг зорих болно. Ингээд олон хоног явсан эцэст Швейцар улсад ирээд Викторийн тэмдэглэлийн дэвтэртээ олон удаа дурдсан байсан хотынхан зах хавар байдаг уул гадаар эргэлдэж байтал нэгэн бяцхан охин ахтайгаа хамт нуугдаж тоглож байгааг олж харсан гинэ. Ингээд би модны араар нуугдаад ажиллаж байтал нөгөө бяцхан охин хөл алдаад голын ус руу өргөжсөн. Угаасаа сэлж гарч чадахгүй нь ойлгомжтой байсан учраас би нуугдчихсэн газараасаа ил гараад охиныг голын уснаас аварч тэврээд зогсоод байтал охины ах нь ирээд шууд л охиныг надаас буулааж авангуудаа намайг буудсан. Яагаад би энэ хүнийг аварж яхад миний хариуг ингэж барьж байгаа юм бэ? Миний уур хилэн багтарч ядан хүрсэн. Ингэснээс хэд хоногийн дараа би нөгөө газраараа ахаад эргэлдэж байтал бас нэгэн жоохон хүү тэр ойд явж байсан. Би тэр хүүг хараад шууд л нэг л зүйлийг ботсон. Би хүүхдийг өөрийн болох ёстой. Би хүүхдийг хулгайлаад авч явна. Ингээд хаа нэгтээ эзгүүхээр газар аваачаад би хүүхдийг өөртөө хань болгож өсгөн. Өөрийнхөө царайд хүчээр дасгана, өөрийнхөө хамт хүчээр байлгана. Тэгжээж надад энэ аимшигтай ганцаардмал ойр ганцаар амьдралд хань болох зүйл олдох юм байна гэж би шийдээд нөгөө хүүхдийг чинь өргөж аваад зогтох гэтэл нөгөө хүүхэд муухайгаар ойрлж ирсэн мэдээж чи намайг тавь. Хэрвээ эний чинь манай аав мэдх юм бол яасан ч чамайг зүгээр өнгөрөөхгүй. Манай аав бол Франкенштайн гэж хүн их нэр төртэй хүч чадалтай хүн шүү гэж хүүхэд ойрлж гэлсэн. Франкенштайн гэдэг тэр нэрийг сонсоод энэ бол чиний гэр бүлийн хүүхд юм байна гэдгийг ойлгоод би өөрийнхөө дотроо төрсөн тэр уур хилэнг барьж чадаагүй. Би тэр хүүхдийг нэг л мэтгэд багалцуурдаад алчсан байсан. Цогцыг газар тавьтал хүүгийн хүзүүнээс нь нэгэн зүйл өлгөөтэй байсан. Тэр зүйлтийг харахад үнэхээр сайхан эмэгтэй зураг байсан. Би тэрийг чиний ээж гэж бодсон. Ингээд би тэр зүйлтийг аваад хүүг хайж байхдаа ойд хэсэгэн зур зүрмэлсэн нэгэн эмэгтэй халаасанд хичгсэн. Би энийг чамд ярьсан учир гэвэл ганцаар л гэдэг ямар аимшигтай зүйл болохыг чамд мэдрүүлэх гэсэн юм аа. Чи бол миний бүтээгч. Харин бурхан бол хүн төрлөختнийг бүтээгч. Бурхан хүнийг бүтээхдээ өрөвдөөд өөрийнхөө гадаа төрхөөр хүнийг бүтээсэн гэж ярьдаг. Гэтэл чи над шиг ийм аимшигтай үлэмж биетэй мангасыг бүтээсэн. Би бол чиний Адам. Бурхан Адамыг бүтээхдээ Евата хослуулж бүтээсэн. Гэтэл чи намайг ойр ганцаараа минь үлдээсэн. Чи миний бүтээгч учраас чи миний урд ямар нэгэн үүрэг хариуцлага хүлээх ёстой. Тэгэхээр би чамаас юу шаардж байна вэ гэхээр энэ бүхнийг яриад би чамаас юуг гуйж байна вэ гэхээр чи яг надтай ижилхэн үзэрийн муухай царайтай эмэгтэй мангасыг бүтээгээд өгч. Хэрвээ тэгэх юм бол бид хоёр Өмнөд Америк руу явна. Хүний нийгмээс, хүний хөлөөс хамгийн хол газар очиж хэн ч гай болохгүй амьдрна гэдгээ чамд амлаж байна гэж хэлдэг. Энэ бүхнийг сонсоод Виктор мэдээж уур хилэн, цөхрөл, гимшил гих мэтчлэн янз бүрийн мэдрэмжийг мэдэрнэ. Шууд л эмэгтэй мангасыг бүтээж өгнө гэж амлаж чадахгүй. Гэтэл мангас хэрвээ чи надад энэ зүйлийг бүтээж өгч чадахгүй бол би цаашдаа чамаас өшөөгөө авсаар байх болно гэж ихэд Виктор аргагүй ирэхэнд надад хугацаа хэрэгтэй би чамд бүтээж өгнө гэж амладаг. Мангастай бүтэн өдөржингөө мангасын түүхийг сонсож суусан Виктор гэртээ ирэтэл аав нь Викторыг угтан аавна. Хүүгээ ийм их сэтгэлийн шаналтай байхыг нь харах тун хэцүү байлаа. Сүүлийн хэдэн жил чиний бие тэнхээ чинь таагүй болж чамд олон ч зовлон шаналл тулгарлаа. Аав нь хүүгээ яаж энэ бүхнээс ангижруулах вэ? Яаж сэтгэл санааг нь эргээд өргөх вэ гэж бодож байгаад нэгэн зүйлийг бодож оллоо. Хэрвээ чи санаж байгаа бол бидний өргөмөл охин чиний үеэл Элизабетыг чамтай гэрлээсэй гэж ээж бид хоёр ч хоёулаа анх Элизабетыг өргөж авахтаа л боддог, мөрөөддөг байсан. Одоо харин тэр цаг нь ирсэн гэж бодож байна. Виктор чи Элизабетэд хайр сэтгэлтэй бол одоо Элизабеттэй гэрлвэл ямар вэ гэхэд Виктор би Элизабетэд чин сэтгэлээсээ хайртай. Тэр бол миний хайртай цор ганц эмэгтэй. Гэхдээ надад үүнээс өмнө хийх нэгэн ажил байна. Би Англи улс руу тэр тусмаа Лондон хот руу явах хэрэгтэй байна гэж хэлдэг. Викторийн ингэж Лондон руу явж байгаа цаана учир шалтгаантай мангасыг
ам оруулсан тэр нэгэн туршлагатай холбоотой шинжлэх ухааны ололтуудын талаар сүүлийн үед Английн эрдэмтэд маш олон ном зохиолыг хэмлүүлсэн гэдгийг Виктор мэдж байгаа. Тийм учраас энэ удаад тийшээгээ явж тэдний туршлагаас суралцъя гэж шийддэг. Ингээд Виктор аавынхаа болон Элизабетийн зөвшөөрлийг аваад Англи улс руу явах аяллаа хийж эхэлнэ. Гэтэл замдаа Виктор Ingolstadt их сургуульд сурж исэн Clerval багийн найзтайгаа тааралдаад Clerval Виктортай хамт Англиг үзэх хүслээ илэрхийлж тэр хоёр замдаа хамт явах болно. Замд нь ямар үзэсгэлэнтэй уул ус, ургамал ногоо, газар дэлхий, нар жаргах мөч, сар мандах мөч, одод түгэх мөч гээд үзэсгэлэнтэй зүйлс зөндөө олон тааралдаж Clerval найз нь тэр бүхнийг хараад нүд сэтгэлээ баясгаж явсан бол Виктор зөвхөн харанхуй дунд манан дунд уу гашуу цөхрөл гэмшил уур хилэн дундаа буцалж явлаа. Ингээд Лондон хотод ирж Виктор өөртөө хэрэгтэй зүйлсийг олж аваад улмаар хоёр найз Англи улсаар болон Шотландаар аялна. Хамгийн сүүлд Шотландын далайн эрэг дээр Виктор найзыгаа нэгэн жижигхэн тосгонд үлдээгээд харин өөрөө ямар нэгэн зүйлийг хийх ёстой учраас би 2-3 сарын дараа эргэж ирнэ. Хоёулаа эндээ иргээд уулзъя. Швейцар руугаа явъя гэж тохиролцоод Виктор энэ хугацаанд цуглуулсан бүх ном, дэвтэр, химийн багаж бодисоо аваад Шотландын далайн эргээс холгүйхэн байдаг эзгүй арал дээр нэгэн амбаар түрээслэн суухаар болно. Энэ амбаартаа Виктор эмэгтэй мангасыг бүтээхээр өдөр шөнөгүй улааран зүтгэнэ. Яг л өмнөшгөө булш ухаж олсон эд эрхтнүүдэд нийлүүлээд аврах том эмэгтэй мангасыг бүтээгээд нойр хоолоо умартан зүтгэж байснаа нэг шөнө гинэт Виктор ингэж боддог. Нөгөө мангас л Өмнөд Америк руу яваад намайг 50 орхин гэж амласнаас биш энэ эмэгтэй мангас надад ямар ч тийм амлалт өгөөгүй. Нөгөө мангас л хүнийг ойлгодог, хайрладаг, хүний хэл соёлыг хүндэлдэг, хүний нийгэмд амьдрахыг хүссэн болохоос биш энэ мангас тийм хүсэлтэй өгөөг би мэдэхгүй. Тэгэхээр хэдий нөгөө мангас нь хоёлаа энэ хүмүүсийг, энэ нийгмийг орхиод Өмнөд Америк руу очиж амьдрья гэж гуйсан ч гэсэн энэ эмэгтэй мангас нь тэрийг зөвшөөрөхгүй байвал яах вэ? Энэ эмэгтэй мангас нь надаас бүтээсний минь өшөөг авна гэж зүтгэсэн хэвээр байвал яах вэ? Тэр бүх хэл энэ эрэгтэй эмэгтэй мангас нийлээд ямар ч хүний, ямар ч аратан амьтны тэр төрлөх зөн совингтайгаад үр хүүхдтэй болчвол яах вэ? Үр хүүхд нь өсөж олшроод би хүн төрлөختнийг аимшигтай аюулд унахчихвал яах вэ? Гэт энэ бүх бодолтой автаад нөгөө бүтээж байсан мангасаа шууд талын нэг тараагаад хайчдаг. Гүнзгий амьсгаа аваад цонхоор харсан чинь цонхны цаана нөгөө мангасын царай харагдана. Мангас Викторыг юу хийснийг, юу гэж шийдсэнийг ойлгочихсон. Би чиний хормын шөнө чамтай хамт байх болно гэж хэлээд яваад өгнө. Виктор эмэгтэй мангасын биеийг далай дунд живүүлчгээд цаашаага шууд найзынхаа байрлаж исэн Шотландын тосгон руу явна. Тосгоны далайн эрэг дээр очиж зогсоод дөнгөж тосгон руу орох гээд завнаасаа буутал нэгэн зүйлд тээглээд унана. Ингээ босоод иртэл нөгөөх нь хэн нэгэн хүний цогцос байж таарна. Тосгоных нь цуглараад Викторыг энэ хүнийг алсан байна гэж үзээд шууд л барьж аваад шоронд хичгдэг. Шоронд тосгоны шүүгч ирээд саяны нас барсан хүн бол чиний найз Clerval байсан гэдгийг Викторт хэлнэ. Мэдээж Виктор Clerval-ыг алаагүй гэхдээ хэн алсныг нь мэдхийн дээр мэдж байгаа учраас угаасаа ч эмзэг байсан Викторийн ухаан санаа дахиад самуурч 2 сар гаруй хугацаанд галзуурлын байдалтай шоронд байна. 2 сарын дараа Викторийн аав нь Швейцараас түүгээ авахар зорин ирж улмаар шүүх хуралтан Викторийг гин буруу гэдгийг нотлоод аав нь Викторийг авч Швейцар руугаа буцсан. Швейцартаа буцаж очиод нэг удаагүй Виктор Элизабет хоёрын хурмыг хийлгээд тэр өдөртөө л хурмынхаа бал сарын аялалдаа гарах болно. Замдаа нэг тосгонд Виктор Элизабет хоёр буурчин газар бууж байгаа. Виктор мангасын хэлсэн үгийг мэдээж мартаагүй байгаа. Би чиний хормын шөнө чамтай хамт байх болно. Мангас хизээ мэдгүй тэр шөнө гарч ирээд өөрийг нь зүүл тусгана гэдгийг Виктор мэдчихсэн учраас бууга бэлтчихсэн мангасыг хүлээгээд сууж идэг. Виктор Элизабетэд юу болоод байгааг юу бүтээснэ. Ер нь энэ тухай хинт ч нэгч үг унгаагүй байдаг. Гэхдээ Элизабет Викторт ямар нэгэн зүйл болоод байгааг мэдэж Викторыг ойлгож Виктортай хамт шөнө болтол суусны эцэст төрүүлж унтлагын өрөө рүү яваад унтлаа гэдгийг хэлнэ. Виктор үргэлжлүүлэн ганцаараа мангасыг хүлээгээд сууж байтал гинэт унтлагын өрөөнөөс аимшигтай хашгирах чимээ сонсогдно. Виктор гүүгээд очтол аль хэдийн Элизабет мангасын гарт амирагдсан байлаа. Ингээд гунж гутарсан Виктор Элизабетийн цогцыг аваад буцаад эцгийнхаа гэрэл рүү очино. Эцэг нь хайрт Элизабет охин нь
Харамсалтайгаар бусдын гартаа мөрөгдсөнийг сонсоод өөрөө ч гэсэн гүн гүнзгий цөхрөл шанал дундаад удалгүй хэдхэн хоногийн дараа өчнөө даахгүй нас барнаа. Ингээд Викторийн эргэн тойрны хайртай дотн бүх хүмүүс энэ хорвоогоос нэгэнтэй халин одно. Энэ мөчөд Викторт юу гэж бодогддог вэ гэхээр би энэ мангасыг өөрийн гараар устгаж өшөөг авах болно гэд мангас Виктор хоёрын хөөцөлтөн эхэлнэ. Мэдээж мангас үргэлж Викторийн урд явах болно. Виктор түүний хойноос өөртөө үлдсэн бүх эд хөрөнгийг ашиглаад ямар ч аргаар хамаагүй хөөх болно. Заримдаа тэр хөөх аялал нь хүнд хэцүү байвал мангас бүр Викторт идэх хоол уух усыг нь хөлдөөд өгөхийн даваан дээр галыг нь хүртэл төлж өчгөөд өөрөө төрүүлээд зүгтаад яваад байжээ. Ингэж явсаар энэ хоёр хойд мөсөн далаад тулж ирсэн гэ. Мангас тэр хавийн тасганы нэг айлын нохой чаргыг нь хулгайлж аваад хойд мөсөн далай мөсөн дээгүүр давхин зүгтэж хэлжээ. Харин Виктор өөртөө үлдсэн мөнгөөрөө нохой чаргыг нохойнуудтай нь худалдаж аваад нөгөө мангасын хойноос элдэн хөөж эхэлсэн. Ингээд олон хоног хөөцөлдсөний эцэст мангас маш ойрхон хэдэн зуухан метрийн зайтай ирэх тэр мөчөд харамсалтай мөс хагарч тэр мөсний хагарсан хэлтэрхий дээр Виктор нохойнуудтайгаа нохой чаргатайгаа үлджээ. Ингээд мөсөн дээр Виктор олон хоног хөвсөн нохойнууд нь ээлж дараалан үхсээр байгаад хамгийн сүүлд нь мөс жижигэрч өөрөө ч үхэхийн даваан дээр Уолтны хөлөг онгоцтой таарсан нь энэ байжээ. Ингээд Виктор энэ түүхээ Уолтонд ярьж өгсөний дараахан Уолтны далайчт нь орж ирнэ. Хойд мөсөн далай тэр чигтээ мөсөнд хучигдаж хөлөг онгоц хаашаач явах аргагүй болсон гинэ. Далайчид энэ аимшигтай цаг агаартай далаад амь нас эрсдгээс айгаад Уолтноос буцаад Орос руугаа явахыг шаардна. Харин энийг сонссон Виктор та нар бүгдээрээ цаг агаар сайхан байхад ирлэхийг зоригтой байсан хэрнээ одоо жаахан саад бэрхшээл тулгархад шууд л сүүлээ авчаад зогтох юм уу? Та нар ахмадтай ингэж хандаж болохгүй гэж хэлдэг. Ингээд удалгүй Виктор нас барна. Харин Уолтонд Викторийн ярьсан түүхээс бод хоцол их үлдсэн. Үнэхээр Уолтон өөрийнхөө амбицтай автаад шинэ далайн зам эсвэл шинэ төв олж нээхээр энэ аяллаа үргэлжлүүлэх үү эсвэл өөрийнхөө ч тэр далайчдынхаа ч тэр амь насыг бодоод гэр орон руугаа хөлгийн жолоо залах уу гэдгээ бодож үлдэнэ. Ингээд Уолтон гадаа далайчтайгаа уулзаж хөлгийн жолоог гэрлүүгээ залъя гэдэг шийдвэрээ хэлчихэд буцаад ороод иртэл Викторийн цогцсны дэргэд нөгөө мангас уйлчихсан зогсож байдаг. Уолтон мангаст одоо чи юундаа харамсаа, одоо чи юундаа гимшээвэ? Энэ хүний үхэлд чи буруутай гэхэд мангас тийм ээ би Викторийн хайртай дотны найз нөхөд гэр бүлийнх нь бүх хүнийг байхгүй болгосон. Викторт асар их гониг цөхрлийг, гимшлийг мэдрүүлсэн. Гэхдээ тэглээгээд би өөрөө ямар ч гимшилгүй, ямар ч гониг цөхрөлгүй байсан гэж чи бодоо юу? Викторийг тэр хүмүүсийн хойноос гониж гутарснаас ч илүүтэйгээр би энэ зүйлийг хийх болсон доо. Намайг энэ зүйлийг хийхээс өөр ямар ч аргагүй болгосонд гониж гутарч гимшиж байсан юм шүү. Хөөхий энэ залууг би ийм аимшигтай сэтгэлийн зовлонтой хар ангал руу түлхсэн. Гэхдээ би ч гэсэн өөрөө тэр ангалын ёроолд нь аль хэдийнэ очиж гсэн байсан. Одоо нэгэнтээ Виктор нас барсан. Би өшөөгөө авч чадлаа. Тийм болохоор би ч гэсэн өөрөө энэ хорвоогоос явахыг хүсэж байна. Маргааш гэхэд би мод цуглуулад аврах том гал түлээд тэр гал руугаа өөрөө өсрөн орох болно гэж хэлээд мангас хөлөг онгоцноос өсрөн бууж харанхуй руу алга болно. Франкенштайн хэмээх энэ зохиол бол хамгийн анхны уран зөгнөлт зохиол гэж тооцогддог. Энэ зохиолыг 1818 онд 18 настай Mary Shelley гэдэг охин бичжээ. Mary Shelley нөхөр Percy Shelley болон нөхрийнхөө найз Lord Byron гэдэг тухайн үедээ алдартай байсан шүлэгч яруу найрагчтай хамт Женев хотод Женев нуурын ирэг дээр нэгэн зуныг өнгөрүүлж исэн юм бэлээ. За гэтэл тэр зун нь маш их бороотой, дүнсгэр цагаартай байсан учраас эдгээр зохиолчид маань гэрээс гарч чадахгүй гэрийн хорионд шахуу байсан. Мэдээж бүгд уйд нь орой болгон галын дэргэд суугаад янз бүрийн сонирхолтой сэдвээр яриа өрнүүлэхээс гадна Lord Byron-ы санаачлахаар хэн нь хамгийн аимшигтай зохиол бичих вэ гэдгээ үзье гэж хоорондоо өрсөлдөхөөр шийдсэн байдаг. Энэ өрсөлдөөнийг Mary Shelley маш нухацтайгаар хүлээн аваад үнэхээр энэ хүмүүс дундаас хамгийн аимшигтай зохиолыг нь бичих юмсан гэж чин сэтгэлээсээ хүсэж исэн. Шүн болгон орондоо ороод ямар зохиол бичих вэ гэдэг талаараа бодож байсан гинэ.
Гэхдээ яг л тэм тохиромжтой өөрийнх нь хүссэн шиг аимшигын санааг олж чадахгүй байсан. Ингээд олон хоног өнгөрсний дараа Mary Shelley нэг шөнө орондоороо хэвтсэн байхдаа үнэхээр өөрийнх нь цусыг хүртэл зарцсан тийм аимшигтай түүхийг бодож олж чадсан. Маргааш өглөө нь Mary нөхөртөө болон Lord Byron нөгөө аимшигтай зохиолын санаагаа олсон гэдгээ хэлээд улмаар хэдхэн сарын дотор зохиолоо бичиж дуусгажээ. За энэ зохиолд бол мэдээж хэд хэдэн том сэдвүүдийг хөндсөн байгаа гэдэг та бүхэн аль хэдийнэ олоод харсан байх, сонссон байх. За мэдээж хамгийн том гарч байгаа сэдв бол ганцаардал, гэр бүл, нийгмийн амьдрал, хүн хоорондын харилцаа гэдэг ийм сэдв байлаа. Ер нь бол мангас энэ аимшигтай аллагуудыг хийсэн нь, энэ аимшигтай үйлдэлүүдийг хийсэн нь ганцаардлаас болсон. Өөрийг нь хүлээн зөвшөөрөх, байгаагаар нь хайрлах, ойлгох, хүлээж авах тийм хүн байхгүйс учраас тийм л нэг хүнтэй болохын тулд ямар хичээсэн бэлээ. Гэтэл тэр бүх хүмүүс нь бүгдээрээ нүрээ буруулсан учраас аргаа бараад Виктор дээр очиод яг надтай адилхан ижилхэн аимшигтай царайтай эмэгтэйг бүтээгээд өгөөч гэж гуйсан. Надтай адилхан аимшигтай царайтай гэж гуйж байгаа нүртэл цаана хэрвээ үзэгсэнтэй сайхан амьтан бүтээчихвэл тэр нь ч гэсэндээ өөрийг нь тоохгүй гэдэг тэр зүйлийг мэдэрч байгаа учраас ингэж гуйсан байгаа юм. Мангас бол ганцаардлыг огтхонч үл твчиж чадах тийм цаанаасаа байглаасаа маш их нийгэмсэг гэх юм уу тийм ээ хүнтэй харилцаанд орох дуртай ийм амьтан байжээ. Викторийн хувьд бол бас энэ ганцаардал нэг үн цэнтэй байгаа. Тэр нь юу юм бэ гэхээр энэ мангасыг бүтээхийн тулд бүхэлдээ 2 жилийн туршид хинтээж уулзахгүй найз нөхдөдөө гэр бүлтэйгээ огтхонч загтал бичихгүй харилцахгүй гав ганцаараа байсны улмаас өөрийнхөө хийж байгаа зүйлд өөрийгөө бүр мөсөн алдаад автаад хийж байгаа зүйлийнх нь үр дагавар юу байх юм бэ гэдгийг бүр бодож чадахгүй болтол тийм хэмжээнд ирсэн байгаа юм аа. За нөгөө нэг гарч байгаа сэдв нь бол яхаа аргагүй амбиц гэдэг сэдв байна. Номын эхэнд дүүрүүгээ загтал бичиж байгаа Walton ч тэр номын гол хэсэгт өөрийнхөө үнэн түүхийг өгүүлж байгаа Виктор ч тэр хоёулаа маш их амбицлог хүмүүс байсан. Хоёулаа л хүн төрөлхтний түүхэнд нэрээ бүтээхийг урьд тажид хинж хизээч хийж байгаагүй үйлдэл хийхийг, тийм зүйл хийхийг хүсдэг хүмүүс байсан. Виктор эннийхээ төлөө бүхнээ зориулаад эцэст нь бүр бүхнээ алдсан. Walton ч гэсэндээ энэний төлөө маш их зүйлийг золиослоод эрсдэлд ороод явуулжсэн ч гэсэн Викторийн түүхийг сонсоод за ядчил өөрийнхөө амь насыг түүнээс гадна хийж байгаа үйлдэл нь зөвхөн өөрт нь хамаатай биш. Хохирлоо их зөвхөн өөрийнхөө амь насаар хохирох биш. Бүгд бүтэн тэр олон далаачдын амь насыг ч гэсэндээ тээж явж байгаа юм байна гэдгийг ухаарад хөлөг онгоцоо буцаах шижирийг гаргаад амбицаасаа татгалзаж байгаа ийм дүр зураг гарч байгаа. Гэтэл Викторийн амбицийн золиос нь түүний бүх хайртай хүмүүс гэр бүл найз нөхөд болчихж байгаа шүү дээ. Walton гэхдээ номон дээр гарч байгаа юм. Яг ингэж буцахтаа бас тиймч дуртай биш. Үнэхээр аргагүй del буцдаг. Амбица нэр төрөө ардаа үлдээж байгаадаа асар их нэр төрийн эзэн болж болох байсан тэр боломжоо орхиж байгаадаа Walton туйлын дургүй байдаг. За үүнээс гадна надад ингээд Frankenstein-ы мангасаар ийм хүүхдийг хүнийг төлөөлүүлсэн юм шиг те гинэт байхгүйжснаа гинэт оршоод бүх мэдрэхүүнүүд нь ажиллаад эхлээд хоолундаа олж идэж сураад дараа нь бусад хүмүүсийг ажиглаад хүний ёсонд суралцаад гэх юм уу хүний хэлийг хүний түүх соёлыг суралцаад яваандаа хүмүүс өөрт нь яаж хандж байгаас болоод эргээд хүмүүс тийм харилцаа хандлага гарч сураад гэх мэтчлэн яг л нэг юм хүний амьдралын өрнөлийг мангасын амьдралын түүхээр харуулж байгаа юм шиг санагдсан. Гингүүд яг бид нар эргэн тойрныхоо хүмүүст за ялангуяа гим хоргоо одоо innocent гэж ярьдаг те цагаан цайлган хүүхдүүдэд яаж хандж байгаагаа бас бодох хэрэгтэй юм шиг санагдсан. Frankenstein гэдэг бол ийм зохиол ээжээ. Маш олон хүмүүс нэрээ Frankenstein гэдэг нь мангасын нэр гэж бодд юм байлээ. Гэхдээ Frankenstein бол яг үнэндээ мангасыг бүтээсэн эрдэмтний нэр байсан. Би ч гэсэн мэддэг байсан. Тэгээд мангас нь бол нэргүй Frankenstein's creature буюу Frankenstein-ы зүйл гэх юм. Frankenstein-ы амьтан гэдэг нэрээр явд юм байлээ. За Mary Shelley-гийн амьдралын тухай би бүр дээр үед нэг ийм бичлэг хийжсэн. Хэрвээ та бүхэн хүсэх юм бол сонсоорой. 10 дугаар сар Halloween-ы баярын сар, аимшигын баярын сар учраас энэ сарда баг зэргийн ийм horror, аимшигын dark номуудыг, dark түүхүүдийг ярих гэж бодож байгаа. Тийм болохоор хэрвээ ийм төрлийн номонд дуртай бол энэ сард хамт байгаарай. Хэрвээ манай подкастыг дэмжихийг хүсэх юм бол дэлгэцэн дээр дансны дугаар байгаа. Ингээд удахгүй дараагийн номороо иргэн уулзцаая.